Ишга дамб багын явдал 1-р бүлэг. Би нэрэж та нар миний багын явдлыг мэдэхгүй байх. Би ийм жаал байлаа. Намайг төмөрс үг гэн. Янжингийн босоо ороолно ч гэн. Бас ийрэл саарлж гэн. Төмөрс үг гэдэг нь манай нах зүгийн үгсэн нэр гэж шилдэг юм. Өндөр өвөө надад яагаад тийм нэр үгснийг мэдэхгүй. Манай томсох огт эргүү мөлгөр мөртлөө төлөө хаалхад их сайн даадаг. Цузаан төмөрс үг байсан. Бодвол намайг дөрөв үлгэдэ өвдөж байхад өвөө надад нэр өгөх гээд дээш хартал манай томсох үн тэнд тусаад надад төмөрс үг гэдэг нэр өгсөн болов. Янжингийн босоо орно гэдэг нэр хэн өгснийг бүү мэд. Хамар хашааны дондог өвгөл өгсөн байж магадгүй. Тэр өвгөн намайг дандаа тэгж нэрлэдэг байсан юм. Босоо оруулна гэж юм юу байдгийг би мэдэхгүй боловч энэ үг тамтахгүй зүггүй жаа гэсэн утгатай томчуулын итгэхэд хачин үг энийг байх. Ийрэл саарл гэдэг нь буян тухайн ус зүйдэг илжгийг хэлж байгаа юм. Миний хувьд бол энэ үг дэлдэн гэсэн өөр утгатай. Чихмэн тийм болсонд үнэндээ чихний болоог өвчин ээжийн эмчилгээ хоёр буруутай. Тэр өршигтэй өвчнийг хөдлөхөөр ээж булгийг чинь цэвэрлэнэ, хулгийг чинь авна гэж чихнээс минь татсаар байгаад гэрчгэр болгосон юм. Гэтэл манай годомчны сэвхэн гонгор гэдэг жаал энэ нарийн учир зовлон минь мэдлгүй намайг уулаасаа усчин буян тухайн саарл илжиг шиг дэлдэн чигтэд өрсөн гэж тэнэглээ тэгж өчилсөн юм аа. Төвчлөл би төлөөний сүхний нэртэй дэрчгэр гүгжаал байжээ. Балчир хүүхд өдөртөө 60 цагуунцын ажил хийдэг гэж манай өвөө хэлдэг байсан. Би л 120 цагуунцын ажилтаж байсан байх. Юу гэвэл намайг тунж зүгээр байж чаддаггүй зүггүй жаал гэж нийтээр ад үздэг байсан юм аа. Хүнд наад зах нуур тохойд баруун зүүн гэж 4 зүг байхад тэр бүхэн надад яагаад байдаггүй юм бол гэж би гайхтагсан. Нэг үгээр хэлэхэд би дэсгэлгүй хөдөлгөөнтэй хүүхэд байж. Зуны цагт бол би богино шалбар өмднөөс өөр юм өмсдөггүй байв. Өвөл бол энэ тэндээ үснэ халзарсан хожин хүрэн савхин цэгийг малгай хүмдэх хүрэм тайланбан шаривар дор үстэй өмнө голдон өмснө. Бухар гутлын түрээд залгаж хийсэн бурайд цугийн гутал юм эсвэл эсгийн гутал өмснө. Ийм л жаал байж тээ. 2-р бүлэг. Манай ах 20 жилийн өмнө 5 халуун усны урд хэдэн годомж хэсэг хашааны хотын урд зах болж байлаа. Тэр хэсэг хашааны зүүн үзүүр сэлб голын зүг гарсан мухар годомж юм одоо оглын зүүн үзүүрийн хойшоо гарсан хаалгатай хашаанд манайх байлаа. Хаалганаас эхлээд хашааны зүүн талаар үнэний сарвчтай. Тэр сарвчны сарампай модон дээр өвс сураад хаалганаас баруун тийш 2 пүнц байсны нэгэнд нь үүц хоол хийж нөгөөд нь зум бүрээсээ хураадаг юм. 2 пүнцний өмнө том 5 хант гэр бий. Гэр дотор ороход зүүн баруун 2 талд нь төмөр ор, хоймор ихчийн ор, түүний толгойн талд 2 авдар, хөл талд нь налуун оройтой хувцсны бяцхан шүүгээ бий. Ээжийн орны хөл даяны шүүгээ, өвөөгийн орны хөл дугаал тур бий. Шалвчин дээр сайхан хоймор бяцхан хуучин хивс дэвсээтэй. Зуухны ар даяг халбах их шургуулгатай шалны өрөө бий. Энэ бол манай хоол идэх газар бас ихч бит хоёрын хичээл давтах газар билээ. Өвөөг маань та нар ямар хүн гэж санана? Партизан хүн шүү. Шивэнгэн шивэр урт буур лооц сахалтай өндөр гихчийн өвгөн байсан. Ээж минь босоонтой ортовтор царайд туранхавдар бораагаа юм. Дэлгүүр тудалдагч хийдэг. Манайх 2 үнэ 3 бэрүүд 5 жилийн урт сургууль орохоос өмнө би хүрээ хариулдаг байсан юм. Тэгэхээр би бас ч ажилтай малчгүй байж өхрөө яаж хариулдаг байсныг минь та нар сонирхож байна уу? Би өглөө өхрөө тууж гараад сэлбийг уруудуулан жаахан явж гэрлийн хорооны баруун зүлгэнд хүрнэ. Тэнд 3 бэргаа урт осоор уцсны модноос аргамжиж орхино. Тэгээд 2 үнэгээ битгий салаад явчаарай гэж аашлаад сүүлний үзүүрийн зангидж холбоо дунд хол гаргаад туучдаг байсан юм аа. Өөрөө нэг бол задгай гэрээр буусан хэсэг казакалар хийж адууны мах олж ид. Эсвэл хээр ажил хийж байгаа төмөр замын орсууд дээр очиж талах юм олж гитсээ базаалж аваад хонхор дуучсан модон чаргаараа гуулгаж өдөржин ганцаараа тоглоно. Намайг та нар аавгийн хүүхэд гэж санаж байна. Тийм биш. Миний аав тэр битгийг л цэргийн дарга хүн байсан. Харин аав манад ирэхгүй болсноор утсан болохоор би түүнийг мартаад гэрийнхээ хүний тооноос хасаа тайчих гээд байдаг юм аа. 3-р бүлэг. Хамар хашааны хүн. 1951 оны намар болсон хэрэг. Нэг зэврэн өдөр ээж өглөөрт ажилтай.
18 дахь өдөрт худалдагч хийж байсан юм. Явж ирээд төмөр сүхээ гар мод агалаг гэв. Игч пионерын ажилтаа гээд явчихсан. Өвөө гэртээ алга байлаа. Тийм болохоор би хатавчнаас төмөр сүхээ аваад харахгүй түлээ агалахаар гарлаа. Пүнцний баруун болонд богинохон мөрөөдсөн том үрчин босгож тавиад. Бэр нэмэх гэж хөвөнтөө биелээдэ гарынхаа алганд нулимж хэд дүүрээ том сүхээ даалгаж. Төмөр сүхээ мод агаал гэж ээжийг дүүрэж гэл мод агалж гэлв. Нэг гэрч махалаа дахиад нэг босгож том сүхээ даалгах гэтэл би төмөр сүх энэ бас л төмөр сүх. Тэгэхээр би энэ бит хоёрын хин мод агалж байгаа юм бол гэж гайх. Тэгээд сүхээ хэрчимдээр нь тавьж байгаад төмөр сүхээ мод агаал гэж өөртөө тушаал өгв. Сүхгүй болохоор хэрчим бас агарахгүй зүгээр л байх. Дахиад би том сүхээ барьж аваад далааж зогсон чинь хэрчим дан гарлаа. Том сүх төмөр сүх хоёулаа түлээ агалж байгаа юм байна. Ийм сони юм мэдж аваад том сүхээ далааж төмөр сүхээ мод агаал гэж өөртөө бол том сүхэндээ тушаал өгöd. Далайтал баруун хашааны завсар хий гэж хүүхдийн нэг сонсогдлоо. Эргэж хашааны завсараа хартал баруун хашааны гонгор гэдэг жал аммур хамраа мөрөөлөж хилээ гаргаад чи ганцаараа яриад галзуурч байгаа юм уу хий гэд тооглож байна. Би эргэж нэг нарийн хагц аваад хашааны завсараа чичтэл гонгор амжаа зайлчихлаа. Тэгэхээр би хураалттай түлээн дараач. Хашаан дээгүүр өнөх хагцаараа шийдсэн чинь жаал бултад зайлд хагцыг минь авч хилээ гарган дооглож. Чи он худаа дахиад модоо шийдэлтэй гэж миний хорыг майжж байна. Модоор шийдүүлж түлээнээс минь авах санаатай байгааг нь би даруй мэдээд бууж үнэнээ асар авчруу гүйлээ. Тэндээс сүхрийн нойтон бас дүмпүнт хийж ирээд хураалттай түлээн дээр гарч ирлээ. Гонгор гэрийн хаалганы цагуур бултах нь чи юм он худаа гэж хилээ гарan доогс урал байна. Би үхрийн нойтон бас бөөнхилж бариад тэр чаалыг онохыг хичээж хитгэд дуудлаа зангаж байгаа шидэж орхилоо. Гай болж яг энэ үеэр гонгорын өвөө нахиу дундаг гэрээсээ гараад ирсэн юм байж. Түүний нахиу амартаа улцгаш шар нүүрэн дээр үхрийн бас нэлчихлаа. Бид түргэн доошоо нуугдсан боловч дундуугай намаа гарч янжингийн мо босоо ороод цамаагдаа гэж занаад иргэд гэртээ орлоо. Бодвол нүрээ аваад зарчихсан бол. Гонгор одоо хашааны дэргэд ирээд өвөө чамааг ээжт хэлээ зодуулна да ээ болж гэж тавлаж байна. Би түүний үгэнд бат итгэж байлаа. Энэ үгэн үнэхээр манад орж ирэх болгоно танаа босоо оруулан тэнд ингэж өмүүлж явна гэж ээж дандаа ховолж байдаг юм. Би түүний энэ илүү их цантаг л их зэвүүтэн зэгшдэг тул нүрийн санамсаргүй баасцсандаа баярлаж байх боловч удахгүй манад орж ирээд ээжт ховлно гэж бодоод айлаа. Хагалсан модоо ээжд оруулж өгөөд ээжийг гэрээс гарах зур гараад тавьчихсан хүн болж хаалгаа худлаа дуугаргаж тав хийлгээ зүүн орондоо нуугдож орхилоо. Ээж орж ирээд намайг гараад тавьчихсан гэж санав болтоо ээжтэй шарснаа гаднаас оруулж ирсэн сүгээрээ цайгаас сүлв. Хаалга тогтуултлаа. Дондоггой намайг муулахаар ирлээ гэж би бодож хөвдөв. Ээж намайг гадаа байгаа гэж бодоод төмөр сүхээ өвөө тайлж үг гэж хашгирч дондоггой намайг ховлох гэж байхад би яалаа гэж өвөө тайлж хүлээдэ гэж бодоод би дууг л хөвтөөд байлаа. Хаалга чанга зохиод л байна. Худалгүй ээж өөрөө гарч хаалга тайлж өгөө дондуугайтай хоёулаа орж ирлээ. Тэр нахиу хамартаа чинжүү шиг 100 нүртэй улцгаш шаргуу манад орж ирэх бүрдээ суудаг зангаараа миний ногдж байгаа 100 орны зуухны түлээний дэргэд ирээд лаг гэдэл бохроо суучихлаа. Ширдэг дээгүүр нэлмийн дэвсэн хүүнтэй дийлэг нь хормоо доороос Монгол хутлын хоёр бол хавдрын ивэс шиг цухууч харагданаа. Тэгэхдээ өсгийгөө өвцөг дороо нийлүүлээд үлмийг хоёр дэш нь харуулад ивэс суучгад гайхалтай үгэн байгаа юм. Би нэг удаа энэ үгний дүүрээс бохор суух гэж золтоо шагаага муталчаагүй лээ. Дондоггой ганцхан сони идвэн майк хөлөөр ингэж хачин бохор сууж чаддаг юм. Мөнгөн сэтгүү төмөр цохлоор жигнэх сонсогдлоо. Дондоггой том цагаан сурвалдаг гансаагаараа тамхин нэрж байгаа нь нээжээ. Тэр үгэн хацраа хонхолцуулан тамхи татдаг юм. Ээж цай хийж өглөө. За янж минь муу ах чинь танаа энэ босоо ороод онгоос нэг мөнсөн болгондэ гэж өмнө намайг хөвлж эхэллээ. Дондоггой минь цаад гайхалч нь бас яаж гисэн бэ гэж ээж зовнсон дуугаар асууж байна. Яах юу ах? Өнөөдөр би сэрүүн хэдэн борц шүүхийн буцлагад халуун тустай хүн бариад гэрээсээ гарч иртэл байдаггүй шүү. Босоо ороод чинь харин үхрийн нэлцгээ баасан нүүрэн дундор өгчөж орхилоо. Иш яана. Нүүр амыг танд булзалж орхио бидтэй гэж ээж сандарч байна. Би орондоороос хар худалч гэж хашгирсан боловч нуугдж байгааг гэнт санаад амаа алгаараа таглалаа. Булзарсан ч гайгүй л дээ. Тэгээд өнөө үхрийн баас чинь жаахан хашин тусыг минь бузарлаж орхилоо. Үгүй ер нь ийм орол байхгүй янж юм. Юу хэлэх. Манайд хашин тус бай та аваараа. Би цаад новчиг чинь энэ өнөөдөр нэг дурсгыг хуулчих гэж ээж амлаж байна. Дондоггой ээдтэй дурсгыг нуулж ханшгүй хүүхэдтэй
Танаа энэ хүн болохгүй шүү. Яасан ч хүн болохгүй. Шоронгийн тавл болно гэж байна. Шоронгийн тав гэж юу байдаг юм бол нэг л аймаар юм байдаг байх гэж би гайхан бодохын хамт дондуг бодгийн дуур хүрээд авчлаа. Би ямар энэ үгнийг шийдэх гэж шийдсэн биш. Шаалан дооглоод байхаа шийдсэн болохоос бас хувинтад ус бариад гарч ирсэн гэж хүн гүжирдээд байгаа юм. Яаж нэг энэ үгнийг чадъя гэд ийштэй шаардлаа. Ашгүй орны тэнд хөшөгт зүү хутас хатаастай харагдлаа. Хичин цахаа аддаг хуц зүү мөн байна. Би орон доогуураас сэмхэн мүлгэж гараад дээш явуулан зүүн утсыг аваад өвгөний хормог ширтгэхдээ шидэж гарлаа. Зүрх түгшиж байна. Өвгөн тамхитата цаавуугаа суугаад л байна. Манаагаас боомнуудаас авах усандаа тайтгарсан боллоо. Би хормогийн ширтгэхдээ шидэж дуусаад харц сутахаар зэхэд байлаа. Атаг сүлтний өвгөнийг заахаж үзээгээд босохоор гараа газар тулахыг харамгч би оронд орс гот үсрэн гарч сухтаалаа. Өвгөн очиж ээж дуу алдах чимээ миний араас дуулдлаа. Би хаширын завсаар сум шиг харун гартлагчтай мөргөлдөж орхив. Их чиг гисрүү мөргөж унагчаад би цаашаа ажиж ярилээ. Дондоггойг юм дайрчихлаа гэж ээлж анх сандарсан юм санджээ. Дараа нь орны төмөр дэгээ гогджээ гэж санджээ. Адаг сүлдэнд ширтгэдтэй ойсон хормоог нь хараад миний ажилыг сайн мэдж миний өмнөөс ичиж өгөх шахсан гэж хүн дэрж байхыг би хожим сонссон юм аа. Тэр үед ээж намайг барьж хүнээс сарвчны шонгоос уйж байгаад нарийн сураар оруулгасан юм. Би 2 хоног босч чадахгүй, сууж чадахгүй их зовж билээ. Оруулгасан сурны аяар 3 усан нуруу өгзөг шээс алдан босготуулд. Би тэр 2 хоног босоо байгаад шөнө орон доогоор төрүүгээ хараад уддаг байсан юм аа. Тэр говруунд өмд цамц наалцчихвал эсвэл арсыг минь хуулж байх шиг санагддаг байлаа. Ингэж би сэмхэн онгор гэдэг гайдаа жалаа сууж арсаа хуулуулсан юм аа.